бол өнөөдрийн хичээлээ тийм явцад бол биелүүлэх нэ. За өнөөдрийн хичээл маань эхлэхдээ. За бид нар энэ багш надад нэг үг хэлнэ. Багш юу хийсэн сая? Өнөөдөр физик гэж болж байна. За би ингээд юм хэлэхэд та нар сонсохын тулд яах ёстой? Амны хасаг уншиж байгаа боловч та нар сонсохын тулд чи яах ёстой вэ? За дахиад чихний дэлбэн бол харилцан айлгүй өөр байдаг. За бидний сонсох чадвар мөн яг нь өөр байдаг. За багшны нэгдүгээр багийн хүүхдүүд энд сууж байна. За хоёрдугаар багийн хүүхдүүд. 2 3 за энэ багийн хүүхдүүд багийн хайрууд. За багшны эндээс цаас тараагаад энэ ямар амтны чих болохын бүгдээрээ олох ёстой. За один наш тараа бодогшоо. За багш багшниндээс нас на энэ гурван наад чихнүүд байгаа. Тэгэхээр энэ олох нь биш тийм ээ. Аль юм бол тийм хичээл. Эндээс эхлээд угаалаа явчих тийм ээ 1 2 3 4 5 6. За энийг хоёр дахь гишүүнүүд нь саяны одоо ямар чихтэй чихний тодор бослоо чи. Багийн төвшин. За намайг сараа өгөх юм. Энийг болохоор чоны чих. Энийг болохоор тулаач. За баярлалаа. За төвшин. Энэ чих манай бааны чих гэж байна. Тэгээд энэ болохоор чоны чих. За чоны чих. Тэгээд энэ болохоор тор. За энэ болохоор бааны чих. Тэгээд энэ болохоор мохоо. За энэ болохоор чих. За тэгэхээр багш саяны хэлсэн ингээд 3 багийн сурагч маань ингэж хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хоёрын зөв хэлээд нэгийг алдсан байна. За 3 баг бол ашиг хоёрын зөв хэлээд нэгийг алдсан байна. За тэгэхээр бүгдээрээ дэлгэсэн ахлаа. За энэ юу байх вэ? Хэдэн амт вэ? 3 яг 5 гэхдээ ижиг төвлийн 3 амт байгаа сте. Бид нар сая ямар амт гараад ирсэн сая?
За тэгээд чаана гэж бичсэн хүүхдүүд нь чихээ нохоо авах чараа нэгдүгээр. За хоёрдугаар одоо бүгдээ саяны над хийсэн чихээ яг үгээр өөрсдийнхээ чихэндээ ингээ бариад үзтээ. Айлаас ингээ. За одоо бүгдээ харцууд үзэж яах гэж юм ба. За юм хиний чих буудаан чихийг бодвол том байна. Хиний чих жижиг юм гэж харцууд үзснөө сая ерөнхийдөө бариад үзчихсэн шүү дээ тийм ээ. За тэгвэл наад чихэр чинь дамжуулаад бид нар мэдээд дамжуулж болохоо. Эсвэл гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр бүгдээ ажлын хукс дээр бүгдээ хүүхд олон тэгээд ажлын хукс хараад байна. Энэ яг бүгд чихний талбай гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. Талбай гэдэг нь гэсэн үг дээ. Хэмжээ гэсэн үг шүү дээ тийм ээ. За чихний талбай гэдэг. За чихний талбай ямар байхад дуу яаж сонсож ирсэн. За дараа нь чихний хэлбэр ямар байхад дуу яаж сонсож ирсэн гэдэг талаараа бүгдээ ажлын хуксан дээр бүгд хийх хэрэгтэй. За тэгээд би өнөөдөр чихэндээ барьж үзээ, дугуйлж үзээд тийм ээ. Ямар нэгэн байдлаар ер нь яаж сонсох вэ гэдэг бүгдээ гаргаж ирье. За энэ хүчтэй гүйцэтгэх хугацаа одоо бид нар 4 минут хийсэн байна. За хүүхд одоо нэгийг аваад. Тэгээд ингээд сонсч үзээд магадгүй энийг яаж байхаа санаа өөрсдөө мэдэн шүү. Өөрийгөө ингээд заа гэж үзээ тийм ээ. За ийм чихчүүд ингэж ирнэ шүү тийм ээ. Тэгээд ингээд дамжуулаад үгүй өөрсдөө ямар ихтэй байдлаар баримаар тийм ээ. Ямар ихтэй байдлаар үзсэн бол болж өгөө тийм ээ.